Өглөөний мэнд. Би дээгний үед нэг аялал жуулчил гээд юм харж байсан чинь дэлхийн аялал жуулчлалын 70% нь Европоос Америкаас Европ руу байдаг гээд. За жишээлхэд инженеэр хэлэхэд нөгөө Америкч Европоос нүүж очсон учраас хил ам тэгээ соёл бүх юм Европтойгоо адил. Одоо Америк нь илүү хөгжилтэй учраас Америкнаас Европ нь Америк очиж хармаарч байд юм уу? Ийм одоо аялал гэдгийг сонсч байсан юм байна. Энэтэй адилхан сүүлийн үед нөгөө бид нар чи хөршөө сонгодоггүй гэдэг шиг Азийн орнуудыг хараад байх ч гэсэн Азийн соёлж Хятадаас эхлээд ганцны соёл те. Солонгос, Япон. За Япон нэг 1500 жилийн өмнө Хятадаас ханзыг нь авч өөрийн өсөг болгосон байх жишээтэй. Тэгээд ер нь хэлний хүртэл 30% Хятадаас авсан үгнүүд байх жишээтэй. Өсгийг авахд хэл нь бас давхар хүрээд ирд юм байна. Зарим тохиолдолд энэ хэлний онцлогоос олох бах. Тэгээд шашин, соёл бүх юмроо Хятад, Япон, Солонгос нэг өгшөлтэй. Сүүлийн энэ Азийн бас аялал жуулчлалыг ч гэсэн харсан ч гэсэн Хятадаас Японоос Хятад руу ч юм уу. За мэдээж улс төрийн талаар Хятад Япон хоёр бас асуудалтай байгаа боловч цаана соёл эдийн засгаар бол дэндүү одоо гүнзгий хол өгсөн усудаа. Тэгэхээр бас нэг ийм яриач явдаг. Жишээлбэл одоохондоо Японууд Америктэй одоо цэрэг эдийн засгийн эвсэлгээ явж байгаа. Америк Европод агаад. Гэхдээ одоо барууны Америкийн зарим улс төрчид ч юм бол яг үүндээ том хэмжээний дайн болох юм бол Япон, Солонгос, Хятад гурав бидний эсрэг эвсч магадгүй гэж бас тэгж тийм хардлага байгаа. Дээрээс нь зөвхөн Трамп энтер бол жишээлгээд Япон, Солонгосыг тэгээд байгаа шүү дээ. Европыг ч гэсэн та нар манайхаар их цэргийн хүчээр хамгаалуулж байгаа. Тэгэхээр цэргийн зардлаас ч гэсэн нэлийн дөрөх юм төлөлц гэж бас тэднэртэй шахалт үзүүлж байгаа. Ийм тохиолдолд эргээд Европ ч гэсэн Япон ч гэсэн бас эргэж нөгөө Америктэй эвслийн бодлогоос давхар харахаас өөр арга байхгүй. Сүүлийн үед жишээлбэл Японууд цэргийн зардлаа хангалттай өсгөж байгаа. Тэгэхээр дан ганц Америкт найдаад бүх юм хайж болохгүй нэ гэдгийг өөрсдөө ойлгож байна. Тэгэхээр эдийн засаг цэргийн хувьд ч гэсэн соёлын хувьд ч гэсэн эцээц нөгөө яг Аз дотроо нэг багц, Европ дотроо нэг багц. Яг үндэс суурьаараа хуваагдах юм бол тэгж л хуваагдах байх гэж